Хүн төрлөختөн оршин тогтнох явцдаа тэдний үр удам нь эцэг эхтэйгээ нийтлэг шинж тэмдэгтэй байдаг талаар анзаарсан гэдэг нь ойлгомжтой. Жишээ нь хүмүүс таныг та аав шигээ алхах юм а? Эсвэл таны инээмсэглэхийг яг л ээжтэйгээ адилхан юм гэж, эсвэл таны нүдийг ах нарынхаа эсвэл эмээ өвөөгийнхөө нэгтэй нь адилхан юм гэж хэлхийг бишгүүдээ сонсож байсан байхаа. Ингэхээр шинж тэмдэг удамшдаг гэсэн ойлголт эртнээс оршсоор байсан байна. Гэхдээ энэ нь 1800-аад он хүртэл, өөрөөр хэлбэл генетикийн шинжилгээ ухааны эцэг эгдэг Йоган Грегор Мендел илүү шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийж эхлэх хүртэл тодорхойгүй байсан. Менделийг судалж эхлэх хүртэл болж байгаа зүй тогтолыг ойлгож эхэлсэн тэр хүн эсвэл хэрхэн удамшил явагддаг талаар ойлгохыг хичээж байсан тэр хүн хүртэл танд энэ талаар ямар нэг төсөөлөл олгож эхэлсэн тэр хүн хүртэл юу удамшлын үндэс болох талаар мэдэхгүй байсаар байсан. Энэ асуултын хариу нь саяхны хүртэл буюу 20 дугаар зууны дунд үеийн хүртэл тодорхойгүй байсан юм. ДНХ-гийн бүтцийг Вотсон, Крик нар нээх хүртэл тодорхойгүй байсан. Тэдний энэ ажил бусад олон хүмүүсийн ажил дээр, ялангуяа Вотсон, Крик нарыг чухал багц мэдээллээр хангасан Розалинд Франклин, Маурис Вилкинс нар болон бусад олон хүмүүсийн ажил дээр суурилсан юм. Гэхдээ үнэхээр ДНХ-гийн бүтэц хүмүүсийг энэ бол тэр мэдээлэл агуулж байгаа молекул мөн байна гэж хэлэхэд хүргэсэн гэж үү? Тодорхой байх үднээс ДНХ-г 1953 онд нээгдээгүй, ДНХ нь 1800-аад оны дунд үед нээгдсэн. Энэ үед ДНХ нь эсийн бөөм дотор агуулгаддаг молекул маягаар л танигдж байсан ба заримдаа хүмүүс магадгүй энэ удамшлын үндэс байж болох юм гэж хэлдэг байсан. Удамшлын молекул үндэс гэж та юуг төсөөлж болох вэ гэхээр энэ нь мэдээлэл агуулдаг нэг молекул эсвэл цувраа олон молекул байх ба мэдээлэл нь хоёрчлогддог, мөн ямар нэг байдлаар илэрхийлэгддэг байх ёстой. Гэвч энэ нь 1953 оны хүртэл ДНХ-гийн давхар оромог бүтэц нээгдэх хүртэл тодорхойгүй байсан юм. Одоо хүмүүс энэ бидний молекул байна гэж хэлж чадхаар болсон. Ингээд эхлээд зөвхөн бүтцийн талаар, дараа нь ДНХ гэсэн нэрний талаар буюу дезоксирибонуклеиний хүчил гэсэн нэр ямар гарал үүсэлтэй талаар ярилцъя. Мөн ДНХ-гийн энэ бүтэц яагаад мэдээлэл хадгалахад тийм сайн тохирч энэ мэдээллээ олшруулж мөн шинж тэмдэг байдлаар илэрхийлж чадаж байгаа талаар бага зэрэг авч үзэх болно. Бидний мэдээллийн илэрхийллийн талаар дараагийн хичээлүүдээр илүү дэлгэрэнгүй авч үзэх болно. Тэгэхээр энд ДНХ-гийн бүтэц байна. Энэ нь ДНХ-гийн молекулын нүдэнд харагдах дүрслэл байна. Үүнийг та яг л эрчлэгдсэн шат маягийн зүйл байгаа гэдгийг харж байна. Энэхүү эрчлэгдсэн шат маань хоёр хажуу талтай. Энэ нэг тал нь. Энэ нөгөө тал нь. Нөгөө талыг нь ингээд зуръя. Ингээд энд эдгээр талуудын хооронд эсвэл энэ мушгирсан шатны эдгээр хоёр талыг холбож байгаа гишгүүрүүд байна. Эдгээр гишгүүрүүд нь генетик мэдээлэл байрлаж байгаа яг тэр хэсэг юм. Өөрөөр хэлбэл хамгийн чухал хэсэг нь гэсэн үг. Мэдээлэл хадгалагдаж байгаа хэсэг гэж хэлж болно. Учир нь эдгээр шатнууд нь ялгаатай азотлог суйруудын дараалал юм. Би суйр гэж хэлж байгаа үед хүлээгээрэй, энд хүчил байна гэсэн үг байна. Яагаад энд суйр гэж хэлж байна вэ гэж та бодно байхаа. Тэгэхээр дезоксирибонуклеиний хүчил гэсэн үг нь түүний голлон бүрдүүлж байгаа сахар ба фосфатын нэгдлийн нэрээс үүсэлтэй. Энд гол үндэс тулгуур болж байгаа сахар нь дезоксирибоза сахар. Энэ нь ДНХ-гийн Д нь юм. Дараа нь фосфатын бүлэг бол
хүчлэлэг ба хүчлийн гэсэн үүнээс гаралтай. Эсийн бөомийг латинаар nucleus гэдэг. Ингээд эсийн бөомөөс анх энэ нэгдлийг олсон учраас нүклийн хүчил гэсэн нэр үүсжээ. Энэ нь үнэндээ бүхэлдээ сул хүчиллэг боловч хүчил тус бүрдээ мөн суйртай бөгөөд эдгээр суйрууд нь шатны гишгүүрийг үүсгэдэг. Шатны гишгүүр тус бүр нь азотлог суйрын хослол бөгөөд энд өмнө хэлсэнчлэн генетик мэдээлэл хадгалагдаж байдаг. Тэгэхээр би энд юуны талаар ярих гээд байна вэ гэвэл 4 өөр азотлог суйрын талаар ярина. Энэ 4 суйр нь ДНХ-гийн молекулын гишгүүрийг үүсгэдэг. Ингээд эхлээд аденин. За ингээд жишээ нь шатны гишгүүрийн хэсэг нь аденин байж болно. Энд бас нэг хэсэг аденин байж болно. Яг энд. Ингээд эдгээр гишгүүр тус бүр нь суйрын хослолоос бүтдэг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр энд аденин, энд бас аденин гэе. Ингээд дуусгаад эсвэл ахаад нэг аденин нэмчихье. Аденин үргэлж тиминтэй хосолдог. Иймээс энэ доор зурчихъя. Аденин тиминтэй хослоно. Тимин. Ингээд хэрв энд аденин байвал энд тимин байна. Хэрв энэ аденин бол нөгөө хэсэг нь тимин байна. Эсвэл хэрв би тиминийг төрүүл зурвал эсрэг талд нь аденин хослоно. Иймээс энд тимин байх ёстой. Энд тимин байна. Үүнийг ингээд зурсан бол энд тимин байх байсан. Одоо нөгөө хоёр суйр нь цитозен гуанинтай хослоно. Эсвэл гуанин цитозентай хосолдог. За үүнийг хамжаа зарчим гэд нэрлэдэг. Ингээд гуанин бид эдгээр суйруудын молекул бүтцийн талаар хараахан авч үзэхгүй боловч эдгээрийг мэдэж байх хэрэгтэй. Учир нь эдгээр нь олон дахин яригдах ба үнэхээр код маягийн зүйлийг буюу таны генетик кодыг үүсгэдэг. Гуанин цитозентэй хосолдог. Гуанин ба цитозен. Ингээд хэрв энэ нь цитозен байна гэвэл яг энд байна гэе. Магадгүй энд, бас энд цитозен. Мөн энд. Тэгэхээр цитозен үргэлж гуанинтай хослоно. Тэгэхээр энэ бол гуанин, энд бас гуанин. Энэ гуанин. Би ер нь энд зураагүй юм байна. Энд гуанин байна. Би энд яг аль нь байгааг хэлээгүйч ямар хослол байж болохыг л хэлээд байгаа юм. Энд аденин тиминий хослол байна. Эдгээрийн аль нэг нь аденин эсвэл аль нэг нь тимин байж болно. Харин энд гуанин цитозны хослол. Гуанин байгаа газар нөгөө талд нь заавал цитозен байна. Үүнийг бүтэн болгоод зураатахъя. Энэ шатны гишгүүрийг чадхаараа өнгөөр будчихъя. Ингээд эдгээр нь гуанин цитозентэй хослоно. Ийм маягаар зураад байвал энэ нь хэрхэн код болдгийг ойлгож эхлэх байхаа. Ямар суйр дараалж байгаа нь, аль суйр байгаа дараалал нь эсвэл годоон дахь эдгээр суйруудын дараалал нь таныг таа болгож болох тэр мэдээлэл юм. Хэрв байгалийн зүйлийг өсгүүртэй харьцуулж үзвэл хүмүүс байгалийн гэдгийг бүхэлдээ генетик гэх ба энэ нь одоо ч үргэлжилж буй маргаантай асуудал. Боловч таны үсний өнгө зэргийг кодолдог. Та өөрийн инээмсэглэлээ эцэг эхийнхтэйгээ адил гэдгийг мэдэж байгаа бол энэ мэдээлэл ихээхэн хэмжээгээр генетикийн хувьд кодлогдсон гэсэн үг. Энэ нь таныг та байлгах зүйлд ихээр нөлөөлдөг ба нэг зүйлийн доторч бус зүйл хооронд мөн нөлөөлдөг. Хүмүүс бусад хүмүүстэйгээ генетик мэдээллийн хувьд ургамалтай харьцуулахаас илүү төсөөтэй. Гэвч бүх амьд зүйлс бидний мэдэж байгаачлан генетик мэдээлэлтэй байдаг. Энэ бол тэдний тодорхой шинж чанарыг дамжуулж байгаа үндэс юм. Одоо харин та хүнд хичнээн хэмжээний генетик мэдээлэл байдаг вэ гэдэг талаар сонирхож байж болох юм. Миний хэлэх тоон таныг гутрааж эсвэл гайхшруулж болно.
Хүний геном болон зүйл тусвар өөр тооны суурийн хослолтой. Дандаа бичигдсэн хэр нарийн нийлмэл зүйл вэ гэдгээс шалтгаална. Хүний геном 6 сая, уучлаарай 6 сая биш, 6 тэрбум. 6 сая гэвэл таны гутраах байх л да. 6 тэрбумч бас гутрааж магад. 6 тэрбум суурийн хослол. 6 тэрбум. Таны бүхэл бүтэн хромосомын бүрдэл энэ нь таны биеийн дэх ихэнх эсэд байдаг. Бэлгийн эс болох спермийг эсвэл өндгөн эсийг эс тооцвол энэ нь 46 хромосомоор тархсан байдаг. 46 хромосом буюу 23 хос хромосом. Хэрэв 6 тэрбумыг 46-д хуваавал дунджаар 100 саяас арай илүү тоо гарна. Минийхээр бол хромосом тусварт 100 сая суурийн хослол байна гэсэн үг. Үүнд зарим хромосом илүү урт, хамгийн урт хромосом 200 сая гаруй суурийн хослолтой байх ба зарим нь богинохон байдаг. Энэ бол зөвхөн дунджаар юм. Энэ тоог сонсоод та бүгдийн зарим нь гайхаж, би чинь өөрийгөө энгийн зүйл гэж боддог байсан юм. Ийм нарийн нийлмэл гэдгээ мэдсэнгүү гэж болох юм аа. 6 тэрбум энэ бол суурийн хослолын хувьд их тоо. Энэ нь маш их мэдээлэл мэт. Харин та бүгдийн заримд нь тийм ч сайхан санагдахгүй байж мэднэ. Тэдгээр хүмүүс магад ингэхэд би ийм бага хэмжээний сүүлийн үеийн дараа эсвэл хатуу дискэн дээрх шиг хэмжээний мэдээллийг хадгалдаг хэрэггүй. Би өөрийгөө илүү онцгой гэж бодсон юмсан гэж хэлж болох юм. Мэдээж бид бүгд онцгой, бас дахин давтагдшгүй. Та бол 6 тэрбум суурийн хослол. Миний бодлоор би бол эцэс төгсгөлгүй нарийн нийлмэл эсвэл тиймэрхүү нэг зүйл юм. Үүнд бусад өөр чиглэлүүтэй зэрэгцээд өөр нэг тайлбар бий. Гэхдээ энэ бол ойролцоолсон урт. Эсвэл бодит хүний геномын ойролцоолсон хэмжээ гэж хэлж болно. Ингээд бид хромосомын талаар ярилцахдаа хромосомын талаар илүү гүнзгий, дэлгэрэнгүй авч үзэх болно. Энэ томруулж харуулж байгаа зүйл нь, энд байгаа зүйл нь, мөн энд байгаа зүйл нь хэд байж болохыг хэлж мэдэхгүй юм аа. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. За гэх мэт явсаар бидэнд ялган зурсан 20 суурийн хослол байна. Танд хэрвээ 200 сая ийм хослол байна гэд төсөөлдөө. Тэгээд үүнийг аваад дээш нь ороомог болговол энэ нь хромосом болно. Энэ бол хромосом. Энэ үед та ингэхэд надад ийм хэмжээний мэдээлэл миний биеийн ихэнх хэсэд байгаа хэрэггүй. Тэгвэл энэ зүйл их нягт байх та гэх байх. Харин үүний хариуд би танд тийм ээ, таны зөв гэж хэлнэ. Энэ радиус, ДНХ-гийн молекулын радиус 1 нанометрийн хэмжээтэй. 1 нанометр гэдэг бол метрийн тэрбум хуваасны 1 доол гэсэн үг шүү дээ. Ингээд та үүний хэмжээсийг үнэлж болно. Энэ нь үнэндээ мэдээлэл хадгалахад маш шигүү зам юм. Гэхдээ ерөнхий ойлголт авахд болон намайг өнгөөр ялгах үед яагаад түүний бүтцэн мэдээлэл олширход, эсвэл мэдээлэл трансляц хийгдэхэд, эсвэл мэдээлэл илэрхийлэгдэхэд сайн зохицсон байдгийг харсан байхаа. Хэрэв та энэ шатыг өргөж байна гэж төсөөлөе. Тэгээд та энэ бүх суурийн хэсгүүдийг хуваасан гэе. Ингээд танд зөвхөн шатны 2/1 байг, шатны тал нь гэсэн үг шүү дээ. Ингээд танд зөвхөн шатны тал нь байгаа үед нөгөө талыг нь бий болгох боломжтой. Товчхон байлгахын тулд суур тусуурын зөвхөн эхний үсгүүдийг ашиглая. Ингээд танд үүний аль нэг сахар фосфатын тулгуур байна гэе. Иймээс энэ нь хажуу талуудын нэг нь болно гэсэн үг. Үүнийг хэсэг аденин гэе. Бид үүнийг зөв өнгөөр тэмдэглэж байна. Ингээд бидэнд аденин, энд магадгүй хэсэг аденин, энд мөн аденин байгаа гэе.
Харин энд зарим тимийн, энд мөн тимийн, энд харин хэсэг гуанан, харин энд хэсэг цитозон байгаагүй. Энд хэсэг цитозон. Энэ шатны зөвхөн нэг тал нь байхад миний бодлоор та одоо нөгөө талыг нь бий болгож чадах байхаа. Учир юу вэ гэвэл та адены эсрэг тимээнийг, тимээний эсрэг аденин, цитозны эсрэг гуанны эсрэг цитозон холбогдно гэдгийг өмнө мэдэж авсан учраас шүү дээ. Энэ бол ДНХ хэрхэн хоёрчлогддог байдал юм. Энэ шат хуваагдаад шатны талууд тус бүрэн нөгөө хагасынхаа өөр нэг хувилбарыг бий болгож болно. Өөрөөр хэлбэл нөгөө талын хувилбар нь энэ талынхаа дээд хэсгийг бий болгож болно. Энэ хагасын дээд талыг. Ингээд энэ хэрхэн явагддаг вэ? Энэ нь суйрууд хэрхэн хосолдог дээр үндэслэгдэнэ. Хэрэв бид ДНХ-г ярьж байгаа тохиолдолд аденин үргэлж тимийнтэй хосолдог, иймээс энд аденин байвал эсрэг талд нь тимийн болно гэсэн үг. Энэ бүгдэд Т. Хэрэв энэ төгсгөлд Т байвал энд А холбогдно гэсэн үг. А. Хэрэв Г буюу гуанин энэ талд нь байвал нөгөө талд нь С буюу цитозон байна. Цитозон. Хэрэв энд цитозон байвал нөгөө талд нь гуанин байна гэсэн үг. Дээрх мэдээлэл танд ДНХ хэрхэн өөрийгөө олшруулдаг талаар ерөнхий ойлголт өгсөн байхаа гэд найдаж байна. Ингээд бид мөн энэ мэдээлэл хэрхэн өөр хэлбэрт буюу ямар нэг молекулд эцэстээ уурагт шилждэг талаар авч үзэх болно. Энэ хичээлээ төгсөхийн өмнө би энэ хөдөлгөөнт файлыг олсон ба давхар оромог хэрхэн харагддаг талаар бүрэн харах боломжтой. Сахар, фосфат суйрууд энд байна. Энд та сахар болон фосфатын төрлийг харж болно. Сахар болон фосфатууд. Энэ бол багны гол дагуу ээлжлэн солигдож байна. Ингээд дараа нь эдгээр шатны гишгүүрүүд болох суйрын хослолууд. Энэ бол суйруудын нэг нь. Энд харгалзах нөгөө суйр нь харгалзаж байна. Энд хамтрагч гэж хэлж болох юм. Ингээд та үүнийг энэ молекулын бүх уртын дагуу дээш болон доош нь харах боломжтой. Ийхүү ДНХ хамжаа зарчмын дагуу өөрийнхөө молекулыг яг тэр хэвээр нь 2 дахин олшруулах онцгой чадвартай бөгөөд үүнийг ДНХ-гийн репликац гэдэг билээ.